40 компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд нийслэл иргэдийн төлөөлөгч 17 компани гүйцэтгэх удирдлага байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын сэргийлэх тухай хуулийн 11-12 дээр албан тушаалтан албан үүргийг гүйцэтгэхдээ өөрийн бол өөртөө хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хүндсэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээл гэрээ байгуулах, эдгээрийг хэлцэх бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж нэгжаалт. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39-2 хурлын төлөөлөгч эрх үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хилцэхэд оролцохоос татгалзана гэсэн зохицуулалт. Өөрийнх нь удирдах байгаа байгууллагатай холбоотой шийдвэр дээр иргэдийн төлөөлөгч нар мэдэгдэл хийж, тэмдэглэл хөтлүүлж оролцохоос татгалзсан зүйл байна уу? За одоо энэ дээр бол өнгөрсөн хугацаанд ямар шийдвэр гаргаж, ямар арга барилаар ажиллаж ирж байсан бэ гэдэг ийм л одоо президентийг харж явж байгаа. За бид нар бол та бүгдийн зүгээс энэ шинжээчдийн гаргаж байгаа дүгнэлтүүдийг өнөөдөр ингээд сонсоо сууж байна. Зарим зүйл дээр зохицуулт хийх шаардлагатай ийм зүйлүүд бол анзаарэгдэж байгаа. За иргэдийн хурлын дээр ашиг сонирхолтой холбоотой зүйл дээр бол манай иргэдийн хурлаас илүү хариулах юм бол зүйтэй болов уу гэж бодож байна. Цагаан дээр хараар хуулийн дээр заасан байна л да. Энэ хуулийг харахад бол зүгээр одоо энэ үзэж байгаа хүмүүс ч гэсэн энгийнээр тайлбарлаа хэлэхэд 145 хүн сууж агаад өөрсдийнхөө компанид төсөв баталж өгөө суугаад байгаа. Төлөөлөл удирдах зүйл болон гүйцэтгэх удирдлагад нь байдаг компанидаа төсөв баталж өгөөд ажил өгөөд байгаад байгаамаа. Тэгээ энэ нь одоо зөв юм уу, буруу юм уу гэдгийг нь хуулийн дээр болохгүйгээ заасан. Гэтэл орон нутгийн өөрөө ингээд нийслэл нь өмчтөй байхыг бас зөвшөөрсөн гэж. Тэгэхдээ ямар өмчтөй байх вэ, ямар компани байгуулах вэ гэдгийг нь бол хувийн хвшлийг хийх боломжтойг бол хийхгүй гэсэн байж байгаа. Тэгээ энэ дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас маш тодорхой, бүр яг тодорхой одоо энд хариулж болох бололцоотой хүн байна уу? Энэ төлөөлөл удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад нь байдаг төлөөлөгч нар төсөв баталж байгаа, тодорхой шийдвэр гаргаж байгаа тэр компанид ажиллаж байгаа шийдвэрүүд дээр энэ ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдэг дүгнэлтийг гаргуулсан уу, гаргуулаагүй юу гэдэг тодорхой асууад байгаа. Ер нь нэгжийн хуулийн дээр бас байж байгаа. Хурлын төлөөлөгч эрх үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр бол тухайн асуудлыг хилцэхэд оролцохоос татгалзнаа гэж. За бидний одоо авснаар бол яг албан ёсоор төлөөлөгчд маань энэ ашиг сонирхлын одоо зөрчилтэй гэсэн мэдүүлэг бол яг албан ёсоор гаргасан бол тохиолдол нэг удаа байгаа. Хурлаа яг төсөв хилцэх үед. За бусад тохиолдол дээр бол тухайлбал орон нутгийн өмчит компани удирдлагад буюу гүйцэтгэлээр ажиллаж байгаа 4 төлөөлөгчдэр, за орон нутгийн өмчит компани буюу тузын дараагаар ажиллаж байгаа 8 төлөөлөгчдэр бол тухайн яг компанитай холбоотой санал хураах үйл ажиллагаанд оролцохгүйгээд татгалзаад бол гарсан ийм тохиолдол байгаа. Энэ бол хурлын ажлын албан дээр одоо мэдээлэл бол байгаа. Тэр төслүүдийн шийдвэр гаргалтын дээр өөртөө холбоотой удирдах байгаа байгууллагынхаа шийдвэр гаргах үед хуралд оролцоогүй гэдэг протоколыг улсын хурлаас тамгын газраас шаардсан байгаа шүү. Энэ мэдээллийг бид нар дахиж шалгана. Хэрвээ хугацаанд нь ирүүлээгүй бол нуун дарагдуулах гэдэг үндс рүү орчих вэ. Тэгэхээр энэ хүн дээр та анхаарч өгөөрэй.